Найруулагчаа энэ дээдлийн гэлөө өгчөөч гэдэг бол гоё гоё тий. Надад найруулагчаа. Ямар ч тач би өнөөдөр болохоор амар гоё гоё чихрээд авсан заяа. Паста хийж. Тэрний чихрний паста хийж идэж үзүүл гэж байна. Яг халбаг юм ба. Халбаг болцонгууд тэгэхээр би энэ нөгөөний гадуусан чихрээд байна шүү дээ. Энийг бүгдээр аяг болгоо заяа. Хоёрыг хамт болгож ий. Энэ ямар тач гүдэлтний ямтай. Энэ болохоор юм бодлоо. Энэ баарыг тараас хаа. Энэ гэхдээ юу нэгтэй вирус мэдсэнгүй. Хосоо юм байна. Шаар нь яг юуны амттай юм бол бүүмэд. Тэрэнд ороож байгаа дидцгий. Дурагдах нь. Тасраад. Яа, мартач иймэрхүү болчих. Амар нэлээд байла сая бүр. Одоо болохоор би та бүхэн сэр бичгтээ сэр юмнууд зараад идэг дэлгүүрээд өгөхгүй. Багтаа ингээд идчихвчээсэн юм аалсан. Би ийм хэмээр ааж иддэг гэсэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд амт нь энэ ингээд шоколадтай юм болов уу? Эсвэл нөгөө нэг юм нэг нипс шиг ч юм болов уу? Эсвэл нөгөө зүгээр юм нэг хатуу юм нэг юм хүлээж иддэг чихрээд нь шүү дээ. Тиймэрхүү чихэр болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд одоо энийг хийдэж үзье. Би ягаан өнгө тартаа болохоор эхлээд ягаан өнгө хийдэж үзье. Атлахаа юу ингэ цаасан юм болгохтай. Тийм нөгөө өнгөтэй юм ааш тий тэрний нэг хоолны чихэр байгаа байхгүй юу? Тий дотроо шоколадтай байна. Ахой би ийм шоколаданд амар дургу байхгүй. Энэ өнгийн шоколадны юм нэг гурилын шоколад гэж ярьдаг та яхаа. Тиймэрхүү юм дээр дургу байхгүй. Ямар тач арай өөр төрөл бийж магадгүй ч тараач яах юм бэ? Дохоогтой. Гэтэ ягаанасаа жоох өөр амттай юм шүү. Бор өнгөтэй. Би яагаад ингэж зовоод идээд байгаа юм бэ? Ихнийхээ би яагаад бүтээ идчихсэн юм бэ? Яах вэ? Тэ шинийг жоохон хацаад байж үзтээ. Би яагаад идчихсэн юм? Яагаад заавал идчихсэн юм бэ? Зовсны жаргана. Зовсны жаргана. Улаан өнгөтэй байна. Улбар шаар ногоо. Улбар шаар. Би улаан. Энэ тийм гой гүзэлсэн намд тийм. Энийг идчихсэн. Улбар шаар нэг оранж ухаантай байна. Одоо шар шууд лимонны юм тав идчихсэн. За хамгийн сүүлийн холбох ногоон. Энэ сайн юм. Тэг юм ямар жимс гэдэг нь ойлгомж. Турк хүүхдүүд амар хийддэг юм аа тийм үзүүлэх. Надад бол жижигдэж байгаа байхгүй юу? 2 байт. 2 хазгаад ингээд бас чар. Ийм юмнууд асан. Тэгээд би энийг болохоор ганцхан энэ шоколадтай нааж үзсэн. Тэгээд бусдыг нь бол авч үзэж байгаагүй. Тэгэхээр надад ч гэсэн шинэ учраас ёо ингээд дандаа нэг юм унгаж нэг юм задлж чадахгүй ингээд. Би сайтан болох юмаа ингээд хайжлаач байгаа бах та. Май. Ийм QR код байна ямар тааж. Кокос илүү энийг чи юу гэдэг вүлээ? Коконот. Коконотын энийг юу гэдэг юм болоо? Кокос. Гоё юм аа. Би энэ кокос нэг дуртай биш л дээ. Гоё юм. Дотроо маршмелловтай тэгээд энэ нь болохоор яг манайхаар баг янзах шиг бичээ юм. Гоё юм. Миний аав ширийн дагуур байсан шилтэй архин авч гуйсан бай. Тэр хүн манай гэрээс гарч зайлнаа. Шоколадтай жимшиг хэсгийг авч үзэж байна. Шоколад какао л амтагдаж байна. Шарн юм бол та. Тэгээ жижигэн болохоор амтагдсангүй. Амтагдахгүй.
нэг маршмеллоу ч өөрөө маш чихэрлэг штэ. Тийм болоод тэр юм уу? Энэ л чихэрлэг. Кокос мөн лөө. Энэнийг бодвол илүү чихэрлэг юм байна. Энэ болохоор. Ням штэ. Нандин нэр гоё. За хамгийн сүүлж хаалны болох юм миний хамгийн талтай буюу ягаан үг тэлж идцгээе. 대박! 나트랑 우유 맛있어. 와우. 아까 이 젤리때 침식 амар гоё юм байна. Инста гоё юм байна. Нэг желиг нэг жем шиг варен шиг монголоор инста гоё юм байна. За. Үзэн баярлаа. Дараагийн имжлэр болзъя. Бай бай. И цаан чиг нэмэг хийдэж үзэх гэсэн. Сангантай. Тэгээд чинжүүтэй. Тэгээд томаттай. Утцсан хэвийн боовнов шиг үнэртэй. Яг зургатаа адилхан юм шиг. Гацрын гатай. Гатаад юм үнэтэй. Гэтэ энэ үнэтэй байгаагүй л дээ. Тэгмээ даваастай бичимээд ч та нар мэдгүй ингээд дотроо нүхтэй дөрвөлж юм. Тэр бичээнд аваад стамптай. Тийм л амттай байна. Ийм хар өнгийн чин цэцэн цэрэгтэй л харагдаад. Энэ миний идэх юм шиг байна.